За өмнөх дугаарлуу бид гоблинууд алтан гөрүүлийн амьдардаг нутаг руу цөмрөн орж байгаагаар дуустдаг шүү. Үзээгөө бол тэгээд парт 12-оос үзээрэй. Гөрөвлүүдийн амгч зэвсгээ барин Берсерк рүү дайрлаа. Берсерк эдгээр гөрөвлүүдийг дайсан гэж юм чинээ тоолгүй шидийн хүчээ ашиглаж тэднэр рүү чиглүүлэхэд элен халин нисэх шууд чигтээд хідэн тийш таран өнөө. Харин нөгөө талд Гобсан руу хэсэг бүлэг гөрөвлүүд дайрсан ч ядах юмгүй өөрийн шин чадвараа гаргаж алж талав. Гобшон ч Эстонерийн өгсөн гөрөвлүүдийн цогц дээр найрлаж байхад 70 левел хүрч шинэ хүчийг олж авчээ. Түүний чадвар нь итгээд хачин шавжны чадвартай болчоо. Яг найрлаад байж хад хулгайч нохоо шиг нууцаар гөрүүл дайрч харамсалтайгаар амиа алдав. Тулаанч дууцаж нэгэн цагт амар тайван байсан тосх нь нэгэнтээ өгөө болов. Нөгөө ид ч дайны олзоо аав нутгийн зүг буцаж байхдаа мөрөн дээрээ ээж гөрөвлийг тоглоо. Сүрсэн тосноос нэг гөрүүл арай ятна амьд үлддэг бөгөөд амьтай голтоол байв. Үхэл амьдралын гашуудлыг туулсан тэрээр бусдыгаа харахад энэ тэнтгүү цогцснууд түүнийг угтаж байх нь тэр. Гоблинуудыг явсны дараа удалгүй алтан гөрүүл нутагтаа ирээд байдал нэг л биш байгааг мэдээд золтоол ойчод унсангүй. Зүуд эсвэл бодит гэдгийг нь ялгаж салхаа байж дүнкүүрсэн гөрүүл хаан нүдээ ахин дахин нухаж нэг л үтгэж өгөхгүй байлаа. Би хаан байна. Энэ миний нутаг мөн үү гэж санаа алдлаа. Хааныг ирснийг мэдээд амьд үлдсэн нэг гөрүүл цус нулимсандаа хотголцсон байдалтай хаан гөрүүл дээр бүх үннээ хэлээд 3 аимшигтай гоблин танаа ихнэр хүүхдийг аваад явсан. Энэ аимшигтай мэдээг сонсоод түүний тарих толгойн эргээд нүднийхэн өмнөр авгаа хүүхдийн дүр зурс хийгээл өнгөрөв. Гоблин дайрсны цэргээсээ сонссон гөрүүл хаан итгэж ядаж би тэнд саяхан л ирсэн шүү дээ. Ийм байх боломжтой гэж өөртөө хэлв. Хэсэг байж байснаа тэрний тарих толгойн ажилласан бололтой. Би саяхан ирсэн болохоор тэд нар ирээд нэг удаагүй ойрхон л явж байгаа гэж бодсоор уур хилэндээ дүрлэлдсэн алтан гөрүүл муу сайн хулгайчууд цусыг холинтой гисээр тэдний араас явлаа. Дараа манай хэд нутагтаа ирээд Лимбостоо дайны олзоо үзүүллээ. Лимбост олз нэг сонирн биш байлаа. Айгоос эргэж ирсэн гоблинууд нүднийхэн өмнө ховсож өөрчлөгдсөнийг хараад дотроо баярлаж байв. Гобсан 71 левел хүрсэн нийт хүчин 3,000. Гобшон 72 левел хүрсэн нийт хүчин 3,000. Лимбосын дайчид нэлийн хүч нэмээд ирснийг нь хараад санаа нь амарч байх зуур. Цаанаас хүүшээ намайг тавиач би бол алтан гөрүүлийн авгаа байна. Та нарын нөхөртөө хэлж байгаа алууландаа. Та нар миний хүүхдийг алсан болохоор манай нөхөр ихэд дуурландаа. Та нараас хинч амьд үлдэхгүй. Берсерк галзуу авгааг үснээс нь чанга атгаа чимээгүй байхгүй бол алан шүү гэхэд өвдөлт мэдрхийг хүсээгүй гөрүүл эмэгтэй дуу болов. Нэг л таагүй юм болохыг зөнгөөрөө мэдэрсэн бололтой. Наа чи юу хүүхэн бэ? Чи наад хаанаас барьсан бэ? Берсеркч илжирсэн толгоогоо майжж аваад энийг бидний зөгөөс өгч байгаа бэлэг юм аа. Энэ гөрүүлийн мах тань таалагдсан гэж найдаж байна гэхин тэр. Лимбосч учир байдлыг ойлгохын тулд гөрүүл эмэгтэй рүү нухацтай ширтээд чи сая юу гэсэн бэ? Чи алтан гөрүүлийн ихнэр юм уу? Нөгөө шуналтай том пидэгээд байсан гөрүүлийн авгаа юм уу? Гөрүүл эмэгтэй заналтай аргагүй нэгээд тийм ээ тэр бол миний нөхөр байгаа юм. Өмдөндөө битгий шээчээрээ та нар харамсах болондоо гэж хатуу сануулж хэлв. Лимбосч тоосонгүй харин ч инээд алдаад мэдрэл нөхрөөс чинь айн гэж бодсон юм уу гэхэд гөрүүл эмэгтэйгийн царайн цохиж юм уулгач юу гээд байгаа юм бэ? Намайг бас алах санаатай. Чи бол зүгээр л дорой гоблин. Ингэснийхэд төлөө өхлийн могоор өхөнтэй гэж Эстоныг харааж өгч байлаа. Балер хараалт авгаав. Бузар хараалыг нь тиссэнгүй Лимбос түүнийг харавхад гулжисэн хүүхэлтэй шиг хийсээ дунаадаг. Дараа нь Лимбос өөрийн гоблинуудаа нохоод яс шидэж өгч байгаа юм шиг цусалцгаа гэхин тэр. Хил амаа гаргаж турж өхөнгөө алдсан гоблинууд Эстонерээ гөрөвлийг урж тастаж туслалаа. Дараа нь тэр Гобшон руу эргэж хараад та нар тэр гөрөвлийн омогт юу хийсэн бэ гэж асуухад боосоо ихэнх гөрөвлүүдийг бүгдийг нохоо хахаа шиг цусалж өгсөн. Үлдэгдэл жоохон гөрөвлийг үлдээсэн юм аа. Тэдрийг амьд үлдээх гэж хэлв. Энэ үгийг сонссон Лимбос ихэд баярлаж харин нөгөө гурав нь бид буруу юм хийцэн биш бидтэй гэж эзэн ноёноосоо ихэд айж байлаа. Лимбосч та нар сайн ажиллаа. Ялангуяа Берсерк миний хүү чамааг өсгөж хүмүүжүүлсний ач хавьяа гарлаа. Одоо тэр балан алтан гөрүүл энэ явдлыг мэдээд надаас хариугаа авахыг харахал үлдлээ гэв. Энэ үгийг боосоосоо сонссон тэдний санаа амарсан бололтой. Удалгүй Тинкак овгийн хаалгыг хүчтэй идвэж ороод хид хідэн хамгаалагчийн ядах юмгүй зөөл дуусгасан алтан гөрүүл өөрийн биеэр ирсэн байлаа. Чөтгөрийн гоблинуудаа гараа дээр авгаа хүүхдээ авъя. Өнөөдөр би та нарыг хүүс тэмтэрж цус нүдтэй чин хойлноо гайгүй. Цусыг цусаар нүдээр гидэх байхаа.
Цаагаагүй хулгайчуудаа та нарын бүгдийг чинь аландаа гэж орилж байхдаа амьгүй болсон эхнэрийнхээ цогцыг хараад түүний дэв тэнгэр нэргэсэн мэт хүн дээр оргиж уур хилэн буцлаад Лим боссын өмнө төхөж очиж байлаа. Лим босс ч хор шарыг нь улам малтаж "Өө миний хөгшин, яасаа оройттим бэ? Бид дөнгөж саяхан годраа дуусчлаа. Чи эрт ирсэн бол ядаж эхнэрийн чинь гоёны махыг чамд өгөх байсан" гэж хорон үгээр өдөж хатгав. Нүд нь улаанаараа эргэлзсэн гүрэл нэгэнтээ галзуурч аваад өмхий муухай эрхраад "Өнөөдөр би та нарын авгийг газрын хөрснөөс арчих болно. Юу ч үлдээхгүйгээр" гэж хонцонтой аргагүй хэлдэг. Түүний чадвар нь үхлийн хортой шүлс бөгөөд үүгээрээ Лим босс руу нүлмэж орхив. Энэ шүлс нь маш их бактери агуулсан тул түүний эсрэг ямар ч өрөндөг байхгүй. Дараа нь манай хүн ч хүч чадлаа идэвхжүүлээд муухай орилоход түүний амнаас нь захилгаан долгион гаргаад өмхий шүлсийг нь өөрлөн буцаахан тэр. Алтан гөрөл өөрийн эвгүй өндөртэй манарч байхад Лим босс хурдтай төхөж очиж зүрхэн тушаа газар нэвт сүлбөв. Шархагдсан гөрөл шархаа бариад "Энэ нохоог барахгүй юм байна" гэж ухарч аваад "Чимүү балер гоблин намайг дүрчлээ. Ухаан балартаад байжтэй хөөрэй" гэж хэлв. Инээд алдсан Лим босс гэрээ санаж байгаа бистэ эртэн ихнэр хүүхдтэйгээ уулз гэж ёжтой аргагүй хэлэхэд Лим боссод ихэд доромжлуулсан гөрөл өөрийн нөөц хүчээ ашиглаад улам хүчтэй болоод ав. Манай хүнч байдал буруугаар иргэснийг мэдэж аваад анхаарлаа сайжруулад түүний нүхэн сэргээх чадварыг нь таамаглагч байлаа. Өөртөө бардсан алтан гөрөл "За бацаана, миний хүч хэрэг байна. Чамшиг гулжилсан хулгайч намайг баран гэж байхгүй шүү" гэж нохоо шиг ойлов. Гэвч тэрхэн мөчид ар нуруунаас нь хин нэгэн сэлэм зоодог бөгөөд айхалж яалсан гөрөл "Ямар лагаа намайг зоочих вэ" гэж хэлхийн завдалгүй белуу шиг хоёр хувааж орхилоо. Эргэн тойрныхан бөгөж гайхаж "Ямар шаарн вэ" гэж орилж байхад шаргал өстэй цовцсон норхоо сэтгэл санаа нь нэг л авахынгүй болцсон хүүхэн зогсож байлаа. "Гайс, энэ нөгөө Эфрия биш шүү. Хүүхний нүдэн томорч хайсан зүйлээ олсон болтоо би чамайг олчлоо" гэж аяархан амандаа шивнэн. Ийм мэдээж дөнгөж саяхан төрсөн хүүхдээ алдсан хөөрхилтэй ээж болох Алис буюу Сэлмийн багш гэгэн дүрээрээ зогсож байлаа. Сэлмийн багшаас өгтлээ идэг гоблинууд "Боосоо та цухтаа энэ илий болоо болсон хүүхний бид аргалж чадна" гэж хэлв. Харин нөгөө доод түвшний гоблинууд Сэлмийн багшаас сүнсээ гартал айдаг бөгөөд харсан зүгрөөгөө зогтож байлаа. Ийм их эмх замбраагүй байдлын үеэр юу ч идэж уугаагүй Сэлмийн багш ухаан алдаад унаадаг. Энэ завшааныг ашиглаад Берсерк гоблин түүнийг дуусгах гээд ойртож байхдаа "Та хоёр зүгээр суугаад байдалгүй надад туслаач дээ. Нөгөө хоёр ч завгүй дүр исгээд миний өвшин наад Сэлмийн багшаа өөрөө зохицуулчихаа" гэж хэлв. Лим босс ч "Хөөе малнуудаа, наад хүүхэн ч ухаан алдсан байгаа үсттэй. Та нар айгаад байгаа юм уу, арайч дээ. Би та нарыг наад эмэгтэйгээ алаад өгөөч" гэж хэлсэн юм уу. Тэр амьдараа илүү үн цэнтэй аливаа наад хүүхнийг хүлээдэх гэж тушаав. Нэгэн цагт ард түмэндээ хайрлагдаж сахиусан тэнгэр мэт байсан эмэгтэй одоо зүгээр л шаварч чигдсэн хар хэрээл болж хувирчээ. Лим босс ч түүний гонигтай нүд цөхрөл давтсан байгааг нь зөнгөөрөн мэдэж аваад ийм сайхан сахиусан тэнгэрч одоо газар унжээ. Одоо түүнийг өөрийн болох хоостой гэж бодов. Удалгүй Алисыг тэд хүлж аваад майхан лөө оруулчих ба. Галзуу хүүхэн ч чанга дуугаар "Наад хүүхэн чинь хаант улсын хамгийн хүчрхэг дайчин зүү ёсоор ордог. Гэхдээ хааныг арай барахгүй л дээ. За тайвшралтаа би сэрхээр нь түүний сайхан байцаагаад өгье" гэж хэлв. Удалгүй тэр сэрж аваад ам хамраа айчмаар нэгэд эргэн тойрны гайхсан янзтай харж байхад Лим босс "Удаан уулзсангүй шүү Сэлмийн багшаа" гэхэд нүдэн гэрэлсэн Сэлмийн багш "Би чамайг эцэст нь нэг юм олж чадлаа" гэж өөрөөсөө гэрлийн туяа ялгаруулав. Лим босс ч аюултайг мэдээд холдоод "Чи яах гээд байгаа юм бэ? Надад тулдах гээд байгаа юм уу? Сайн бодож үзсэн дээр байх. Над одоо чамтай зууралдаад байх цаг алга." Сэлмийн багш хүлээт ирнэ Лим босс руу асар хурдтай дайрлаа. Дайралтанд өртсөн Лим босс "Энэ хүүхэн чинь мэдрэл муутай болцсон юм биш үү дээ. Үг яриан их өөрчлөгдсөн байх юм. Солиорцсон юм биш үү дээ" гэсээр муухай дуугаар Берсерк рүү хаширхтаа "Хөөе хүүрнүүдээ, та нар чи юу хийгээд байна? Богд эзэнлүү чинь энэ балаа хүүхэн алдаад байж тээ. Ажлаа хийгээжтэй улгаачудаа." Үүнийг сонсон Берсерк болон бусд нь шууд л Алисыг барьж аваад буцаагаад хүлэх гээд оролдсон ч асар хурдтайгаар хүлээсээ тайлсан Сэлмийн багш Лим босс руу дөхөж очиод дайрлаа. Лим боссоос өхөл хангалаад нэг л болж өгдөггүй. Ингээд дууслаа гэж тэр бодов. Хэрвээ надад хоёр дахь боломж олдвол заавал Алисыг алдандаа гэж өөртөө шивнэдэг. Энэ байдлыг ажиллаж байсан гоблинууд босс өвчлээ, бүрлээж болчлоо гэж бодохоос өөр юу ч хийж чадсангүй. Лим босс одоо юу ч хийж чадахгүй нэ гэж бодож байхад Сэлмийн багш дайрах гэж биш харин ч өдгөө дээрээ сөгдөж зогсоод богд эзнээсээ борцог гойж байгаа юм шиг "Гоблино, чи надад туслах хэрэгтэй байна. Чи намайг дахиад маамаатай болгоод өгөөч" гэхин тэр. Сэлмийн багш
Ийм гойлт гуйж байхдаа ихэд догтлсон нүдэн гэрэлцэн байх нь ихэд хачин. Удалгүй эргэн тойрон нам гүн уур амьсгал зөөлрөөд нэгээ сайхан болоод явчив. Галзуу хүүхэн буюу гоблины ангууч төвд царай гаргаж зогсоод энэ хүүхэн ч уган бол хүн бидтэй. Өөрийн гисэн бардан зан хайччва. Юу тохиолдсон болоод ийм уян зөөлөн болчихвоо. Лим боссын өмнө сөгдөд хайр ихийг хүсэж инээ тэр гэж уулах алддаг. Мэдээж нилээн зочролт орсон манай хүн тайвширч байгаад хатагтаа Сэлмийн багшаа мааматай болохыг тэгтлээ хүсэж байгаа мó гэж хэлхийн зэрэгцээ. Дотроо ийм боддог. Энэ эмэгтэй хайр инэрлэн нүдийг нь сохолсон юм шиг байна. Линч худлаа үнэнд ороод маягтаан аргагүй чи юу гэд байгаа юм бэ? Намаа хүүхэд үйлдвэрлэдэг машин гэж бодоо юу гэхэд Айлис худлаа хэлээгүй харин ч үнэн сэтгэлээсээ гуйж байгаа нь харцнаас нийлт байлаа. Айлис удалгүй чи бид хоёр өршөөтөн дайсан байж болноо. Гэхдээ энэ үйл явдлыг түр мартъя. Одоо зүгээр миний гидсэнд үрээд задах хэрэг зөвшөөрөхгүй бол би чамаа хизээч уушлахгүй гэж зандаг. Лим босч хариугаа шууд өгөлгүй ямар нэгэн зүйл буруу болоод байна гэдгийг мэдээд чи надад хэлэхдээ бид хоёрын дундаас хүүхэд бий болсон гэж хэлсэн. Тэгээд тэр хүүхэд чи одоо хаана байна гэж асуугаад Айлисын биед бүхэлдээ жиширч аваад цог золбоолог нүд нь хормын төдийд өөрчлөгдөж гашуун хоолоогоор ам нэхтэй. Чи намаа хүүхэдтэй болгож бурхны өмнөөс шийтгсэн. Харин би чиний шийтгэлийг өөртөө хүлээж аван хүүхдээ асарч байхад хүмүүс надад чиний буруу байхгүй гэд хүүхдийг надаас авсан. Би ямар ч шийтгэлгүй болсон. Тийм болохоор би чамаас гуйж байна. Надад үрээд цаа шийтгэхэд өгөөч гэж гуйдаг. Манай өрөвдөлтөө Сэлмийн багш итгэл үнэмшлээсээ болоод ийм галзуу болцсон шүү guys. Ийхүү бурханлаг үзэл нь Сэлмийн багшийг бүрэн сохолжээ. Өмнө өөрийн зэргүүдээ алж талсан штэ guys. Тэгэл бурхны өмнө гимтэйгээ бодоод байгаа шүү. Учрыг нь олж хужрыг нь тунгаасан Лим бос. Надад л ойлголоо энэ хүүхэн гоблины хүүхэд төрүүлсэнс болоод ариун чадраа алдсан юм шиг байна гэж бодоод толгоогоо сэгсэрч аваад ёжтой наргагүй хүүтний нэмсэглээд Сэлмийн багшаа чамд ийм гонигтай явдал болон гэж юр төсөөлсөнгүй шүү. Өөрийн цэргүүдээ өөрийн гараар устгах нь мэдээж бурхныг хэлгэнүүлэх нь тодорхой гэж тэрэг толгойг нуугаач аваад цааш өөргөжлүүлнэ. Үнгүй юм гэж байдаг юм хариуд нь чи надад юу өгөх юм? Нүдэн гэрэлтэж итгэл найдварын оч ассан Сэлмийн багш та надаар юу ч хэлсэн болно. Би юу ч байсан зөвшөөрөх болно. Айлс ч хором эргэлзэхгүйгээр түүний санал толгойд өгч байлаа. Учир нь тэрээр бурхнаас уушлал хүртэхийн тулд гоблины хүүхэд төрүүлэхэд бүх анхаарлаа хандуулсан байв. За хөөрхөн одооноос нүглээ намжлахын тулд надын үгэн сайн орж байгаарай гэж хэлв. Стон нэрээ тэрэг толгойн угааж байна да. Майнд мастер юм уу хаашийн. Манай гол дүрч буруу харж баясаад балааг нь авч байна да. Айлисын нүд нь итгэлээр дүүрэн бурхан багшаасаа уушлал хүртэхийн тулд бүх нөхцөлийг нь инхүү зөвшөөрөв. Энэ үгийг сонсоод манай хүнч байж ядаж бусдаа гарч байхыг сануулад ангаж цангасан болтой Сэлмийн багшийн гараас шүүрхэн холгүй барьж аваад майхан руу дагуулад орвоо. Майхан дотор гэрэлтэх бүтгэн гэрэл түүний арсыг тодоос тод гэрэлтүүлж байлаа. Удалгүй тэрээр хуурай өвсөн дээр дээш хараад хэвтэж өгдөг. Яг л хин нэгний хүлээж байгаа юм шиг. Ийхүү Лим боостой дахин нэгдснээр хөөрхий охиноо Сэлмийн багшийн сүрлэг хүч, эрхэмсэг зан чанараа гэх чухал зүйлсээс нэгэхэн ч үлдсэнгөө одоо тэрээр гоблин мааматай болохыг хүссэн сул дорой эмгтэл болж хувирав. Дараа нь майхнаас гарах бахирах чарлах чимээн дэндүү чанга байсан тул сарканууд юу болоод байгаа гэж гайхаж ууртаагаар шивнэлдэнэ. Цаанаас галзуу хүүхэн гарч ирээд энэ чимээ тулааны чимээ бишээ харин шал өөр чимээ гэж хэлэхэд юу гэдгийг нь ойлгосон сарканууд ичиж улааж эхлэв. Цааш үргэлжлүүлээд галзуу хүүхэн хүмүүс яасан хурдан төрөл арилждаг юм бэ? Саяхан л дэлхийн ертөнцийг дөргиж айлгаж байсан Сэлмийн багш одоо зүгээр л ингээс хүүхэд гуйсан эмэгтэй болох гэж хачин ч юм уу да гэхэн тэр. Энэ үгэнд нь итгээгүй сарка битгий хотлаа бураад бай. Ийм байх учиргүй. Би Сэлмийн багш ихэд хүндэлдэг. Тэр бол үнэхээр хүчрхэг миний мэдэх эзэнт гүрний хамгийн агуу дайчин гэж хэлв. Галзуу хүүхэн ёжтой наргагүй нэгээд майхан луу заав. Очоод харахад Сэлмийн багш унтаж байв. Нүдэндээ итгэж өгөлгүй түүний бүх итгэл үнэмшил Сэлмийн багшийг хүндэлдэг хүндлэл нь нурж унав. Галзуу хүүхэн ч өдсөн янзтай одоо надад итгэж байна уу гэхэд сарка шокносоо болоод юу ч хэлж чадсангүй. Ажлаа дуусчаал юм бос жаахан ядарсан бололтой байж байхад Гоби охин дөхөж очиод сайн аяглангаа та ингэж Сэлмийн багштай юу хийж байсан юм бэ? Тэр би түүнийг зүгтгаасан сэргэлээд өөрөндөө төр байлгаж байгаа юм а гэж хэлв. Цаашлаад чи зүгээр зогсоод байлгүй Айлис чинь хувцас хунараа олж өгч хэлв. Дараа нь Лим босог гүн бодолд автахдаа алтан гөрвлийг хөнөөсөө учраас одоо айн эцдийн сонорт хүрэх байх гэж тооцоолж Айлирт мэдсэн байв.
Энэхүү нөхцөл байдлаа ашигтайгаар эргүүлэхийн тулд каннибал бүргэд дээр зочлохоор болов. Удалгүй бүргэдийн омогд ирэхэд каннибал бүргэд түүний хармагцаа агнаж байсан баавганаасаа түр холдож тэд хоорондоо ин ярьтайг. Лим босс өөр тохиолдсон алтан гүрэлийг алсан талаараа бас айн эз цаашид намайг яах бол гэж санаан зовсон байдалтай бүргэдээс асуув. Бүргэдч за санаа зовлтгүй би ч бас чиний оронд байсан бол тэр муу алтан гүрэлийг алхал байсан. Алтан гүрэл өнгөрсөн болохоор одоо чи шин айн эзэн болох хэрэгтэй гэж санаалав. Лим боссод айн эзэн болох сонирхол байхгүй тул татгалцдаг. Бүргэд хариуд нь Лин гоблинд хариулахдаа хөөе чи мал юм уу? Ингүүл бас хэцүү зүйл болно штэ. Хэрвээ чи ай эзэн болох сонирхолгүй байгаа бол 8 гар түвшний хар дарсан зүүдлүүлэгч спектрал гих аимшигтай амьтад байдаг. Тэр өмнөдийн шин эзэн болохын тулд 100 гаруй жил хичээж байгаа. Лим боссын сонирхол нэлийн хөдөлсөн болтой. Хэрвээ би энэ спектрал гих нөхөртөө тохиролцож чадвал түүний хар дарсан зүүдлүүлэгч чадварыг ашиглаад бүр сэлмийн багшийг өөрийн иргэшээлдээ бүрэн оруулж чадах байх гэж боддог. Тэрээр бүргэд рүү хандаж чи надад тэр спектралуудтай уулзуулаад өгөөч гэж гуйсаар тэд хамтдаа спектралуудтай уулзахаар болдог. Дараа нь тэдний амьдардаг газар ирэхэд бүргэд ам нээж энэ бол аимшигтай хар дарсан зүүдлүүлж чаддаг спектралуудын амьдардаг газар. Энэхүү араатнууд нь тулааны хүч хэдийн муутаач гэсэн хүмүүсийг зүүдээр нь дамжуулж удирдах чаддаг маш аюултай амьтад. Биеийн хүч муутай болохоор тэд өмнөдийн эзэн болж чадаагүй нь ганц шалтгаан. Бусдаар бол аюултай шарнууд байгаа юм. Лим боссын сонирхол нилээд хөдөлж аваад харанхуй ойлоо уусаад алга болоод өгөв. Аимшигтай ойн дунд явж байхдаа цаанаас нэг юм айдас төрүүлэн үзлийн амьд нааш төхөж ирснэ. Шувуухан минь юун гоблин дагуулад ирсэн юм бэ гэж асуулаа. Дараа нь тэд хоорондоо ярилцаж Лим босс өөрийн саналаа түнд дэвшүүлж орхиод спектрал түүний үгэнд итгээгүй болтой. Чам шиг гоблин тэр гүргэлийг яаж алж чаддаг юм бэ гэж дооглонгоо хэлэхэд цаанаас бүргэд энэ гоблин үнэхээр алж чадсан. Чиний хэдэн 10,000 жил мөрөөдсөн суудлыг чинь нэг л өдөр энэ залуу хоосон болгосон гэж хэлдэг. Үүнд нь итгэсэн болтой спектрал Лин гоблино чи тэгээ хариуд надаар юу хэлэх гээд байгаа юм бэ гэж асуухад Лим босс товч бөгөөд тодорхой аргаар надад нэг хүүхэн байдаг юм аа. Чи тэрийг өөрийн хүч чадлаар хар дарсан зүүдлүүлээд тарих толгойг маш сайн угаагаад миний үгнээс гарахгүй болгоод өгөөч гэж хэлв. Энэхүү саналыг нь аимшиж чөтгөр бодож байх зур Лим босс түүний хүчийг нь харахад өдгөө 84 левел хүрсэн 3800 гаруй хүчтэй чадвар нь зүүдэрэ удирдах инвентарийг гисэн байв. Бүргэдэж өмхий санаа гаргаж Лин гоблино чи жоохон бодсон дээр байхаа. Наат багийн өмнөдийн эзэн болчихвол чанд бүр хэцүү болох юм биш үү? Наат амьтан чи өөрийн удирдах байсан амьтдаа дагуулад өмнөд лүү ирнэ штэ. Чам зүгээр юм уу гэж асуудаг. Зүгээрээ эзэн минь надад нэг санаа байна. Овжин өмхий санаатай гоблинуудыг аль эртнээс мэддэг бүргэд чимээг өхмөл гоблины үгийг сонсдог. Лим босс системээ гэлс уншиж байхдаа гоблинууд эдэж олсон зүйлээсээ болж ховсож шин чадвартай болдог бөгөөд хэрвээ хар дарсан зүүдлэгчийг идвэл түүний чадварыг нь өөртөө шингээж авах боломжтой гэдэг. Лим босс энэхүү байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд өөдөөс нь харах ганц нүдэт мангаст найрсаг хандаж хөгшөө хамтарч ажиллая. Чамайг ойн эзэн болгоно. Эний тэрэ гэж хөөргөж байгаад түүний чадварынхын талаар мэдээд ав. Энэхүү аюултай чадвар нь спектратуудын нүдтэй нэгт холбоотой байдаг. Түүний нүд рүү харсан хинч удирдуулах боломжтой гагцхүү өөрийн зүүд болон бодит амьдралаа ялгаж салгаж чадсан хүн л энэхүү хүчний нөлөөнд автахгүй гэдэг. Тэгж байгаад энэ спектратууд үнэхээр тэнийг мангасаад юм а. Бүх нууцаа хилж байдаг. Эргүүнүүд юм да. Лим боссын чихнээс нь алтгой очоод нэг л сайхан болоод явчихв. Цаашлаад хүүтнэр инээж аваад хөгшөө одоо хоёулаа хосолцсон. Миний хотго болон чиний нүдний аль нь хүчтэй харъя гэд барьж байсан хотхоо бариад аимшигтайгаар түнлүү дайрлаа. Холоос харж яйсан бүргэд түүний нүд рүү битгий хараарай гэж сануулж хэлхийн завдалгүй Лим босс түүний нүд рүү хартааг. Чөтгөрийн улаан нүднээс дүрэлзэх улаан гэрэл ялраад нэг л аимшигтай. Лим боссын нүдэнд бүрсхийгээд гулж байгаа дунаад өгөө. Бүргэд ч даруй арга хэмжээ авах гэж чөтгөрлөө дайрахад ёштон аргагүй жуумалсан ганц нүдэд миний өвгөө наад гоблин чи аль хэдийн өнгөрсөн гэж хэлв. Ховстуусан Лим босс зүүдэн дотроо халуунаар гэрэлтэх уул болон хайлмаг хардаг. Лагаа юм а. Би хаана байгаа юм бэ? Энэ юун газар вэ гэж өөрөөсөө асуудаг. Түүний хөлийг нь дагаад халуун хайлмаг урсаж байдаг бөгөөд амьдын там гэлтэй бухчим халуун байлаа. Гэнэт чулуун нуран түүний дээрээс ундаг ба түүний бие бүхэлдээ хайлмагаар бүрхэгдэж
тэсхийн аргагүй халуунд шатаж байв. Зүүдний чөтгөр ялалт байгуулсандаа баярлаж зүүдэндээ үрд мөг шатж өгөхийг түүнд сануулж аваад инээд хөөрөөр бэлхэж байх зуур түүний хаа нэгтэйгээс ном сумаар нэвт харваж орхихон тэр. Үгүй байж боломгүй юм. Чи халуун хайлмд чатаж өгөх ёстой байсан биз дээ. Юу болоод байна гэх зуур. Лимбос халуун лаваасаа гарч ирээд муухай инээд алдаад чи юм уу зайлт үнэг намайг тийм амархан ялагдсан гэж бодоо юу. Овоо хараа сайтай хүн нэг сумаар 2 дулаан ангидаг бол би 3-ыг ангидаг гэж хэлсээр гулжижсэн сэлмээ гаргаж ирээд ганц нүдтэй стон нэрээ зүүдний ертөнцид нь хайр найргуу завчиж орхилоо. Үүгээрээ зүүдний ертөнцийн мангасыг ялсан. Тэд буцаад бодит ертөнц рүүгээ шилждэг бөгөөд шилжсэн даруйда Лимбос хүчрхэг ном сумаа гаргаад түүний зүг рүү харваж орхиход намрын хийсэж унах навчис шиг ганц нүдэд хийсэд унаадаг. Яг энэ боломжийг Лимбос ашиглаж аваад турж өгөх гэж байгаа юм шиг түүний бие рүү төхөж очиод цусалж өгөх нь тэр. Амьтаа голтой байсан чөтгөр юу ч хийж чадлахгүй амьдаараа идүүлэх нь тэр. Ийхүү ганц нүдэд чөтгөрийг устгаснаар тэрээр нилээн ховсож чадварыг нь өөртөө шингээж авсан байлаа.